Сайн байцгаана уу? Хорика институтийн сурагч багш болорцдог байна. Та бүхэндээ дэлхийд даяар өрнөсөн цар тахлын нөлөөгөөс болоод тийм ээ цар тахлын өмнөх болон дараах гэсэн ийм нөхцөл байдал үүссэн байгаа. Энэ үед дэлхийд даяар хэрэгжиж байгаа дэвшилтэт стандартуудын нэг болох цагаан бэлгийн стандарт хөтөлбөрийн талаар танилцуулъя. Энэ бол яг ямар учиртай вэ гэхээр үйлчлүүлэгчид бол тийм ээ энэхүү цар тахлын нөлөөнөөс болоод маш их айдас хүүдстэй сэжигч иймэрхүү байдалтай болсон байгаа тийм. Тэр энэ үед бол үйлчлэгний байгууллагын зүгээс өөрсдийгөө safe zone буюу аюулгүй бүс юм а гэдгээ батлаж нотлож харуулах юм зайлшгүй шаардлага тулгарсан. Үүнийг нэг хэрэгжүүлэх хамгийн чухал зүйл бол бид стандартаа шинжлэх хэрэгтэй юм байна. Ковидын өмнө нь хэрэгжүүлж ирсэн тийм ээ уламжлалт төр стандартаа бид нэр илүү дэвшилтт тийм ээ илүү сайжруулсан ийм нөхцөл байдалд авчрах хэрэгтэй юм байна гэсэн ийм шийдэлд хүрээд үүний дүнд бол дэлхийд даяар хэрэгжүүлж байгаа нэг стандарт бол цагаан бэлгийн хөтөлбөр байгаа. Энэхүү хөтөлбөрийг бол манай Монгол улсад Кемпинский зочид бодлол үлгэр жишээ хэрэгжүүлж байгаамаа. Тэгээ энэхүү хөтөлбөрийн нэг ач тус нь юу вэ гэхээр үйлчлүүлэгчийг тийм ээ өмнө нь урд өмнөхөөсөө илүү care хийх буюу илүү халамжлах, илүү хувь хүн рүү чиглэсэн тэр нөгөө айдас хүйдстэй байдлыг нь илүү тайвшруулах тийм ээ үйлчлүүлэгчийн халамжилсан ийм чиг баримжааг баримтлсан ийм хөтөлбөр байгаамаа. За баярлалаа.